За залуучуудын мөрөөдлийг сонсоод ахны Harvard, Oxford, Stanford гэх мэт том нэртэй сургуулиудад сурах мөрөөдөлтэй байх шиг байна. Зарим лаг баачка нар эдгээр сургуульд тэнцснээ бусдад чи ч бас чаднаа гэж зөвлөгөө өгөөд урам орсон залуучууд нэг бол сургуулийн шаардлагад нь тэнцэхгүй эсвэл бичиг баримтаа өгөөд уучлаарай та тэнцэнгүй гэсэн хариуг сургуулиас аваад за тэгээ бүр шантраад ингээд мөрөөдөл орхицсон оюутнууд байдаг тий. Том нэртэй сургуулиас өөр зам байгааг юусаа хардаггүй. Би Канадад 2 жил сураад 2 жил одоо төслийн менежерээр ажиллаад нийт 4 жил амьдарчлаа. Хэрвээ таны зорилго Канадад сурах, амьдралын төвшнгөө сайжруулах зорилготой байгаа бол би мэдсэн сурснаа сайтай муутай холиод энд суугаараа хуваалцах гад эхлүүлж байна. За ерөн төсөөлий та Harvard орсон хүний төвийг сонсоод амар урам зориг ороод тийшээ материал өгөхөөр шийдсэн байна гэж бодъё. Өөрөөсөө та нэг хэдэн асуулт асуугаад үзээрэй. Миний сурах гэж байгаа мэргэжлийг өөр сургуулиас авах боломж байна уу? Том нэртэй сургуулийг сонгож байгаа нь бусдад гайхуулж гоё мэдрэмж авах гээд байгаа юм биш вэ? Сургуулийн нэрээр дамжуулаад өөрийгөө үнэлүүлэх, бусдаар үнэлүүлэх гэж хичээж байна уу гэдэг асуултуудыг асуугаад үзээрэй. Harvard, Oxford орох боломж бүгд нээлттэй мэт харагддаг ч бодит байдал дээр ихэнх оюутнууд бага наснаасаа эхэлж бэлдээд хэлний өндөр түвшинтэй санхүүгийн дэмжлэг сайтай Монголоос тэтгэлэг авах гэж байгаа бол ер нь арын хаалга танил талтай байдаг тий. Жирийн улсын сургууль сураад дунд зэргийн амьдралтай оюутнууд бол ийм лаг баачка нарын зөвлөгөөг аваад баахан юм болж цаг мөнгө өөрсний дараа үгүй гэсэн хариу аваад тэгээ за боли гэд хайцсан байдаг тий. Ингийн оронд ер нь co-op буюу цалинтай даатгалын хөтөлбөртэй төгсөөд ажиллах эрхээ авдаг тиймэрхүү сургуулиуд зөндөө энэ Канадад байдаг. Энэ сургуулиудаас сурсан хүмүүсийн CV дээр төгсөөд том нэр байхгүй ч гэсэн доктортой ажилд орсон, орлоготой болоод амьдралынхаа төвшнийг сайжруулсан хар ажил биш яг нэг албан ёсны офисын ажил хийгээд ингээд сайн амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Тэгээд юмны амар биеийн амраа хайгаад бас манай Монгол оюутнууд шууд хэлний бэлтгэл үнэтэй мөртлөө тийм чанар муутай хэлний бэлтгэлд ороод эсвэл хуурамч сургуульд орсон байх жишээний эсвэл нөгөө орсон сургууль нь төгсөөд ажиллах эрх авах боломжгүй сургуулиуд зөндөө байдаг. Тэгээ тийм юмд орчих хувьдаа тэгээ том нэртэй сургууль амархан ордог ч юм уу тиймэрхүү сургуулиас зайлсхийгээд харин яг бодит дүрдэн авчрах програм сургуулиудаа өөрөө сайн судалж байгаа сонгох хэрэгтэй. Би 7 хоног бүр ерөнхийдөө Канадын сургуулиудын төрлүүд, яаж хуурамч сургуулиудыг таних, агентлаггүй яаж өөрөө материалаа бүрдүүлэх, яаж ишээд нүүх, хэдэн төгрөг болдог энэ гих мэтчлэн сурсан мэдснээ мэдээлэл хуваалцаа явах байгаа. Тэгэхээр дэм-дэм дээрс ирчэндээ та ч гэсэн сурсан зүйлээ байх юм бол комментээр бичээд хуваалцаарай. Тэгээд 7 хоногта би биэндээ мэдсэн сурснаа сайхан хуваалцаа явцгаая. Дараагийн видео хүртэл түр баяр.